MNC телевизийн уран бүтээлчид бид дүүргийн сар хөтөлбөрийг санаачлан Чингэлтэй дүүргээс эхлээд байна. Энэ хүрээнд тус дүүрэгт амьдарч суугаа 20 дугаар зууны манлай тамирчин хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт дэлхийн хошоо авраг, Зэвгийн ойдвыг төмний нэг нэвтрүүлгийнхээ хойморт өрн золлоо. За одоо үе бол энэ Чингэлтэй дүүрэгт ингээл одоо олон жил болж байна. Бараг 40 жил болж байна. Эндээ л одоо ажиллаж амьдарч байна. Ерөнхийдөө бол энэ их сургуульд ажиллаа, хөсөлж байлаа. Амуник спорт клубт дасгалжуулагч хийж байлаа. Улсын шигчээр дасгалжуулагч хийж байлаа. Одоо ингээ үндсэндээ бол аюуныхаа жилөнд гарч байна да. Ер нь бол Чингэлтэй дүүргийн хэн болов ер нь тэгээд биеийн тамирын спортыг хөгжүүлэхээс гадна настай шуудаа бол их тэр биеийн чилээг гарах одоо үйл ажиллагааг их хангасан гэж боддгийг. Яагаад гэвэл анх бол бид нар юу яадаг л байсан. Энэ сонгуулийн сурталчилгаагаар явуулаад байна гэж бодоод байдаг байсан чинь энэ одоо бодомж тал байдаг ингээд нэг жоохон зайдл олдвол хүүхдийн тоглох саатах тийм үйл ажиллагаа явуулаад тэгэл тэнд нэг дандаа бие биедрийг хөгжүүлэх одоо юу гэх юм ч одоо тэр биеийн чилээ гаргадаг төхөөрөмжүүд их тавьсан. Тэн дээр бол настай шууд бол байнга шаваатай. Өглөө бол ерөөсөө настай шууд бол байнга шаваатай. Байж идэв. Энэ бол тэгээд би бодож байгаа. Тэгээд заавал одоо тэр нэг тэмдэглэлт үйл явдал далимдуулж хийхгүй. Тэг болцоол олдвол хэдий ч хамаагүй хийчихдэг. Тийм нэг гайсан сав бариад тэнд нэг жоохон талбайлга гарах юм бол тэнд хөрөнд тавьчихдаг байна. Энийг бол би настайчуудынхаа бие биедрийг хөгжүүлэх, биеийн чилээг гаргах, уулзаж уулзаад ярилцах ийм талбай бий болгож байгаа нь бол энэ хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах талаар их сайн ажиллаж байна гэж боддгийг. 1949 оны хүртэл хуучнаар Архангай аймгийн Лүн сум, одоогийн Өвөр хангай аймгийн Хар хорин сумын нутаг Азар хэмээх газар Зэвгийн гэр бүлд нэгэн хүн мэндэлсэн нь ой дуугай байлаа. Эгэл жирийн малчин айлын шавилхан биетэй бор хүүг ерхэг найхсан талаасаа ертөнцийн дэвжинд Монгол гэж цураатуулна гэж хэн санах вүлээ? Манай гэр бүлийнхэн бол ерөнхийдөө жоохон чирэг төгссөн улсууд юм байна гэж. Манай ах юм байхгүй энэ хөдөөнийхэн бүгд тийм. Тэн дотроос манайхан бол жигд тийм болоо гэж санддаг. Яагаад гэвэл манай ах бол тэр 25 та зэрэгт явсан гэж ярьд юм билээ. 20 та явсан юм уу? 25 та халагдсан юм уу? Тэрийг мэдэхгүй байна. Тэгэл ганц удаа нэг урдаан ингэж ярьдаг юм а. Тийшээ нэг цэргийн нэр дээр гарч байлцсан гэл. Өөрөө одоо яагаад ч тэнд барилдаагүй юу хацуулсан байсан юм уу? Тэр зэргийн нэрээгүй нэг аавыг гар барилдаг чигсэн юм уу? Тэрийг одоо жоохон байсан болоод би асууж лавлаж чадаагүй. Тэр ямар яриа үүссэн юм гэхээр л манай ах сайхан барилд нь манай их чих хурдангүй. Тэгээд л би аавыг дандаа дагаж явна. Тэгээд 5 6 өвгөн тэгэл шими юм ингээл айлаараа ууштай тэр чинь. Тэгэл ярьжсэн чинь гоо танай хүүхдүүд ч одоо эрэгтэй барилдаад дэлддэггүй, эмэгтэй оролдоод уучддэггүй. Танай мард сайн авахын чирний барилдаж ирсэн юм уу чи гээл. Манай ааваас нэг үг асуудаг юм аа. Тэгсэн чигээ би нэг тийм урд аймгийн хүн цэргийн нэр дээрс л ганц гарч барилдсан гэж. Тэгээд 1922 23 24 онд чинь улсын наадмын цэргийн наадмыг шийдсэн юм байл. Тэгэл тэнд нэг дав атгаж гин тэр хоёр дав атгаж гин их сайхан гэдэг. Ягаад гэвэл нэг хоёр давчигтаа зэрэг чинь бол өнөөдөр жагсаалаар явж байгаа бүх цэргүүд чинь нэг цэргийн орхиж явдгүй юм л д. Тэгээ нэг цэрэг бүх үзээд байгаа их шайтайхан. Ингэж байсан чинь сүүлдээ 3 4 даваад явсан чинь бүр жагсаал үйсэн хэрэгтэй. Ингээд хангинуулаад тэгээд тэгээ бас унж болдгоо тэгээд 5 давсан юм л. Тэгээд өмнө нь ч барилдаагүй, хойно ч барилдаагүй гэж ярьдیں۔ Уудам цэлгэр нутагт өөжүүд цэнгэг агаараар амьсгалж, нүүдэлчин Монгол ахуйд хүмүүжин торнож, малчин Монгол хөвгүүдийн адил ноцолдож өснө нь
их спортоор хичээллэхэд үндэс болж бие бэлтрийн бэлтгэл болсныг онцолсон тэр мал дагсан хүний бие эрүүл тэнхээд өсвөр сайн ажигч гярхай болдгийг тэмдэглэн хэлсэн юм а. Хотын хүүхдүүд, хот цорингийн хүүхдүүд, хөдөөний хүүхдүүд хоёрын хооронд ялгаа их байдаг. Манай багш их сургуулийн биеийн тамирын сургуулийн судалгаагаар бол ер нь хөдөөний хүүхдүүдийн ууц нь харьцангуй урт, хөл нь харьцангуй бага, чэйжнийх нь өргөн нь бол ерөөсөн бүх аймгийн хүүхдүүд бол хотын хүүхдүүдээс 2 см одоо өргөн байдаг. За тэгээд хөлийнх нь 5 ха жижигхэн, хөлийнх нь ном өндөр. Энэ чинь бол ерөөсөө л хүүхдүүдийн тэр орчин амьдрал нь бол тийм болгодог, тийм байна шүү дээ. Хотын хүүхдүүдийн бол доод мөч нь урт, 5 хаан том уртч байх юм уу? Одоо айлын хүүхдүүд ч манай энэ 14 5 гарч байгаа юм гээл хөлн 42 3 см одоо урт гутлан өсдөг. Үгүй ирж чумын том болох хаа л гэж ярьж байгаа. Тэр нь үнэхээр энэ том болж чадж байгаа ч юм уу ч юм уу. Тэг хийдэх хөдөлмөр нь бол тийм болгочих юм л да. Хөдөөний хүүхдүүд бол нэг ажлыг бол их олон дахин давтчихийдэг. Амьд организмтай харьцаж байдаг. Тэрний юу гэхлээрэл 5 гушуу малтайгаа энэ ажилд ингэж зүтгэж байснараа хүүхдүүдийн бие ялдар бол хотын хүүхдүүдээс их өөр маягтай тэр өсч хөгждөг юм байна. Ойдугаа 7 дугаар анги төгсөөд Баянхонгор аймгийн техник мэргэжлийн сургуульд очин суралцаж Баянхонгор аймгийн чөлөөт бүхийн секцэнд Бямб багшийн удирдлагаар чөлөөт бөхөөр хичээллэх болсон нь түүний шар дэвжээтэй нөхөрлөх эхлэл нь болсон юм а. 1967 оны өдөрчүүдийн аваргад 60 кг-ийн жинд төрүүлж аваргын алтан медаль хүртэж амжилтынхаа буйхайг эхлүүлсэн түүхтэй. 1967 онд эдэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэж болсон юм. Тэр нь эдэрчүүдийн ч байх вэ? Тэгээд нэр нь тийм болохоос биш бараг насан туршид улсууд болсон юм байл л дээ. 18 хүртэлх насны хүүхдүүд гэдэг чинь бол тэгэл 18 тэгдэх насан туршид улсууд. Тэр нь ланк орсон доо 1967. Тэгээд тэнд дүрсэн. Би эдэрчүүдийн тэмцээнд 7 удаа. Ер нь ихээсээ бол долоолаа юм. Тэгээд 5 улсаас медаль авсан байдгийг. Одоо би одоо 40 метрийг л одоо энэ их сайн мэдэх байх юм. Also тэгээд манай төвчингийн дор 2 эмэгтэй дүү байгаа юм. Тэр бол одоо улсаас 4 хүрэл медаль дэвшүүрээр авч ирсэн. Одоо манай баг эмэгтэй дүү бол 9 дугаар ангид байхтай юм уу да. 10 дахь хотон ч юм уу. Спортын маш хөнгөтэй спортын масч хангасан байдгийг. Ингээд манай игч бол 6 дугаар ангийн хөнгөт байхтаа улсад төрчиж оролдож хөнгө атлетикаар мөнгө хүрэл медаль авсан. За одоо ямар баяманд өөрөө хийж байгаа юмдаа жоохон шийдэмгий төхөл ханддаг юм шүү дээ. Ер нь тийм бөөрөнхий зангүй шууд хийдэг тийм л хүн. Тэр талаараа заримд нь бас дургуг нь хөргөдөг тал байдаг байж мэднэ. Гэхдээ ер нь аливаа юмд миний өөрчлөлтөөс ч юм үнэнч байх асуудал. Ер нь хүн одоо хуурч мэхлэж тэр нэг өнөө маргаашийн асуудлыг энд бодож ингэж нэг ажлыг бүтээдэг тэр бол их тусгүй. Тэгээд аливаа юмд үнэн чандна гэдэг бол өөрөө их өндөр амжилтанд хүрдэг. Яг гэвэл юмыг үнийн сэтгэлээсээ чин үннээсээ хийхлээр л тэр юм нь одоо зүв болж сайн болдог, бүх болдог, гоёлтай болдог. Ингэснээр л хүн ерөөсөө юмд үнэн чандснараа амжилт төтөл гаргах нь сайн байдаг, өндөрч байдаг. Тэр 1972 оны Мюнхен, 1976 оны Монреал, 1980 оны Москвагийн Олимпийн наадамд тус барилдсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 7 удаа оролцсон. Ингэхдээ 1976 онд Америк төвд болсон Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж 1974, 1975 онуудад дараалан дэлхийн аварга болж чөлөөт бүхийн ноён оргилд гарсан юм а. Ингэж манай ойд шинэ бүхийн байдлыг түргэн таньж, оноон дээрээ оноо авсаар 15 нэгэн харьцаатаагаар ялж, 3 дугаар 20 дугаар Олимпийн аварга Туркийн бүх агадаасаа барилдаж 1 минут 30 секунд дарж үз соёл ялалт авч дэлхийн аваргын болцлыг хангасан. Анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол 1971 онд Болгарийн нийслэл Софи хотод болсон юм. Тэнд бол ангуудагаач орсон юм.
их олон 10 кг жингасч бараг чадахгүй 2 тол жингасч байгаа жингас чадахгүй ер нь их сандарсан дөө. Тэгээд 2 ялагдсан да. За 74 75 онд бол 72 73 онд бол жингээ гасах учраас бас олоод авсан. Энэ би жингээ гасахны гассан байхад гүч тамраа бол шавчихгүй хүн шиг бас жоох юм үлдээж одоо гасдаг арга олсон. Тэгээд 1974 75 онд дэлхий аврах болсон. 76 оны олимпиадад тэр үлэнлэгж бодсон тэгж чадаагүй. Би нэлээ бас овоо жоохон тордсон бас ажаахан болгоцсон байсан. Тэгээд 12 кг жингассан да тэгээд их цөлдсөн, их чадарсан тэгээд шатаагүй. Эхний барилдаанд Америк нэгдсэн улсын Джейн Дэвис гэдэг хүнтэй барилдаад тэр нь оногоор очигдсан. Ер нь тэгээд айхтар. За тэгээд шүүгчний буруу үйл ажиллагаа бол одоо ч л байна. Бидний үед ч л байна. Одоо бол ард түмэн бол харддаг болж телевизээр имаар үзэгддэг болсон, бичлэг хийгээд ирдэг болж бидний үед бол тийм байсангүй. Тэгэл дуртай лоурд нь заргын бичиг чинь тэрэнд тооцохгүй тэгэл хайдаг л байсан шүү дээ. Манайхан бол ганцхан би тэр лоурийн асуудал дөртөж байгаа юм биш. Манайхан бол бүгд л одоо зах хэмжээгээр бол тэр гарчигдах, шагагдах юмд бол доор суллууцууд. Яг хөө тэгээд ер нь цэвэр хоёр судаа цэвэр дартсан, нэгийг нь бол хоёрын бол ингээ бүр нам дартсан. Гурав дахь нь бол арай нэг жоохон зайтай. Зайн гэдэг нь бол нэг тал нь бүтэн дараатай, наадлынхан тал арай нэг гүйц дарагдаг талан дараатай л байсан ажил. Тэгэл тэрэн дээр цэвэр ялдаг өгөөгүй юм. Онооч өгөөгүй юм. Оноогүй цэвэрхчих гээд байдаг. Оноохгүй болохоор чинь тэгээд адилхан бас ойролцоо урд чадвартай улсууд тэгэл дуртай газар барьж аваад шапитлээс наруулаад хаяад дараад байж чадахгүй шүү дээ. Тэгэл би тэрийг оноогоор хожигдоод 1976 оны Олимпиос алтан медалийг зүүх байсан ч жижиг орны том бүх байхын бэрхийг мэдэрч алтан медалаа авч чадалгүй лоурдулсан юм а. Гэхдээ тэр чөлөөт бүхийн дээвэр байснаа баттгаж ойдов гэх мэхийг их спортод мөнхөлсөн билээ. Манай ойдов дэлхийн дивизийн 2 жил дараалан Эд Монгол орныхон алдрыг дуурсан аврагчид өөрийн өвөрмөс баримтааны хүч техникээр амаргүй хэцүү даваа аль олон давсан. За Монголд чөлөөтгөн барилдаа үүсч өгч 60 хам жил болж байна. Энэ хөгжлийн бүхий түүхэн хугацаанд манай Монголын чөлөөтгөн ноён оргил болсон цөөхөн тооны бөхчүүд байдیں۔ Үүний нэг нь бол одоо манай одоо гайхамшигт бүх манай ойдвоо. Ойдв бол энэ Монгол бүхий түүхэнд энэ тухай ярих юм бол маш олон цаг ярих ийм түүхтэй хүн. Бид одоо улсын шгшээ багт 60-аад онд Тамирчин багт манай ойд Өвөр ханган аймгаас шинэ хүүхэд ирээд одоо залуучуудын шгшээд бэлтгэл хийж байлаа. За тэгээд бид одоо дараа шгшээд хамт бэлтгэл хийж яхад одоо манай ойд бол маш өрмөц тийм олон талын өрмөц тийм хүү юм. Зан гашны хувьдаач барилдах ур чадвар бүх талаараа манай ойд бол ерөөсөө Монгол үндэсний бүхийн бүх мехнүүдийг чөлөөт өгөхөд шууд хийдэг. Энэгээр ялалт байгуулсан. Монгол үндэслэг бүх гэдэг бол баг мэх болгон хамгаалалт хариулт байхгүй юм онцлогтой ийм гоё. Одоо уран дархан мехнүүд байдаг. Энэ мехийг бол гүйцэтгэсэн хүн бол манай ойд. Би овоо гайгүй хэд мэх бас хийж чаддаг юм аа. Тэгээд хүн төөрөлдүүлэхээр бас барьцнууд ч бас бий. Оросууд тэгж ярьсан байдгийг. Энэ одоо ерөөсөө ойд тийм их төвхтэй мэх хийхдээ ерөөсөн мэх хийх гэж байгаа мэхэн мэдэгддэг гэж. Барьцсан бол шал өөр юм барьцсан байж байгаа гэлцгээл явждаг. Тэгээд унагцсан байхдаа тонгороод унагцсан тонгорооны барьцаар өөр юм хийгээд унагцсан бол тэрнийх нь барьцаар дараас утсан байж идэг. Ерөөсөн тэр мэх хийх гэж байгаа нь мэдэгддэг. Өөдөр чинь мэхэн тэгж гүйлгэж барихгүй бол тонгорох барьцаар тонгорох гэх юм бол мэдээж асууд би тонгорлоо шүгж байгаа адилхан. Тийм учраас тэр чинь мэдэгдэхгүй байж дандаа хийхдээ дандаа барьцаа гүйлгэж яваач хийхгүй бол болохгүй шүү дээ.
Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол тэр бөхчүүд чинь бол ерөөсөө тэр хүнд мэхээ мэддэхгүй байх хэвээр мэх хийх гэж байгаа мэддэхгүй байх хэвээр. Тэгээ би нэг 7-8 мэхийг бол ерөөсөө тэр хийдэг юм бол та. Дээдгүү миний дархан ихнүүд дээр бол. Тэгээд чинь дандаа 2 3 угсарчээж хамгийн дээлт нь 4 дэх дээрэл тан болгохаас биш. Тэгэхгүй надад ч бүгдээр л мэдэн шүү дээ. Одоо уран бүхийг уралдуулж хийнэ гэдэг шиг л гүчтэй гүчээрээ төрөмгөөлөж, барьцтай барьцаараа төрөмгөөлөж, хурдаараа илүүрхэж, ингэж ээж мэхтэй мэхээрээ барилдаж илээж байгаа. За тийм ч учраас бол би бол одоо тэр хүний чаддаг юм руу чаддгүй юм өөрийнх нь сайн чаддаг юм руу тэр юм хийх гэж очиж одоо онцнаас өөрийнхөө чаддаг юмар тэр хүний чаддгүй юмар л одоо барилдъя л гэж боддог. Айлд дархан мэхэнд найдаж нэг мэхээ олон давтдаггүй эсрэг бүхийхэн байдал тохируулж техник мэх айлын төргөн өөрчлөн цэрэг барилдгаар онцлогтой. Ингээд өвгдүүдийн барилдж байгааг харахад бол эндээс янз янзын мэх хийж болохоор харагдаж байна л да. Тэгэд энэ мэх нь жоохон цөөхөн л байх юм. Айлд гэдэг нэртэй мэх. Тэхийн бүхний хөхөнд бичигдсэн байгаа. Гөө яах вэ чи босоогоос л хүний хөл толгой хоёрыг л үндсэндээ чээжээ оргуулж байгаа нэг гараараа холбоо ард хийсэн дайраад багтдаг юм. Одоо энэ хийж хүмүүс хийж байна. Хийх нь хийж л байх юм аа. Гэхдээ өнөө өөрөө мэх нь их лав барьснаас хийгддэг мэх болохоор одооны хүүхдүүд их сэрүүгээр илддэг. Тэгэхээр тэр нэг тэр болгон хөдөлгөөн болгонд орж ирж хийгдээд байж чадахгүй. Лав барилддаг хүн бол тэрийг чи хийхэд болоо их боломжтой. Би ч одоо ерөөсө том чүнээс айдгүй гэх юм уу? Ер нь барилдааны арга нь тийм юм уу? Очоод ерөөсө шууд очоод тэрдэг хүн байхгүй юу? Татж яваад толгоол тэгэл тэрдэг. Тийм учраас бол тийм лав барилдаатай хүнд их тохирдог юм. Тэр улсууд ярьж байгаа нь янз янзаар ярьдгийг хийж чадахгүй гол нь бол оцрогдсон гээл хийх гэж бодож байгаагууд нь үзэж харж байсан барилж байсан улсууд нүгүүлэгдэж гэн гээл ингээл ярих юм да. Одоо би хэлсэн л дээ. Одоо манай Монгол үндэсний бүхэн барилдаан гэдэг үсэн тэгэл аваад тэгэл барилдаан. Би бол одоо тэргээр л барилддаг хүн. Тэгээд энэ дээр гараад харахад барилж байгаа хүмүүсийг ингээ харахад бол тэр барилдаануудаасаа тэр мехнүүдээс хийж чадахгүй болохоор дутаж ялдаа л гэж боддог шүү дээ. Мэдээж тэр чинь бахархаж баярлаж байж таарна шүү дээ. Би чинь Олимпиад мөнгө медаль авахтан цуг явж байсан. Дэлхийн 2 дахь аварга болохтан цуг явж байсан. Тэгэхэд одоо надад бол мэдээж яаж шүү дээ. Над тэр сахаараа бахархахгүй баярлахгүй хэм байх вэ? Таны баярлсан тэр сэтгэл яаж илэрчээсэн? Тухайлбал яаж илэрчээсэн? Одоо Монгол хүнийг огшлол гэдэгтэй тийм л юм гарна шүү дээ. Нүднээс нулимаас гарна өөр яах юм. Ер нь намайг бүх гэж хэлдэггүй шүү. Ерөөсөө хүн хэлдэггүй. Яагаад гэвэл энэ өгчүүд чинь их том чэжтэй ч гэдэг юм уу, зузаан, өргөн зузаан, тэгээд хүзүүн, бүдүүн, за тэгээд хашанаа төвшин томтой, за жихэн ядаж шолгор энэ төргээл одоо тэр бүхий шинжүүд их олон байдгийн байна л да. Намайг ерөөсөө тэр ер нь ингээд олон хүний сууж хаад намайг ерөөсөө энийг бүх хүн байна гэж ерөөсөө тэр харддаггүй шүү гай. Манайд Болгарт сургууль төгсөөд ерөөсөө Оросогийн мөнхөт гэдэг нэг дасгалжуулагч байдгийг. Тэр л гараасны ярсагт бид нар тэмцээнд орчход дуусаад ресепшн дээр очиод нэг бичиг өчүүлээд авчихсан чинь манай Мөнхбат энд бөхчүүдээ цуглуулсан явцгаах гэсэн миний тухай ярьж байна. Энд ресепшнтэй юм ярих гээд би шаа ингээд чихээ хоёр тийш нь ингээд ламд ингээд нэг юм хэлэл ингээд чи намайг ойдуугаа бүх үсгээл ярьж. Тэгсэн чинь тэр Болгарт л одоо тэгж лекц орохдоо тэгдэг юм гинэ. Арихаа өтрөө багшд ойд бол бүх үсгээл бичдэг. Монгол ойдуугаал ингээ самбар дээр бичээл ингээл ярихтаа ингэж барилдаг ийм хүн гээл одоо ингээл өндөр нь тийм өргөн нь тийм гээл бүгд хэмжээг нь автсан байдгийн байна л да. Угаасаач бид 71 онд ороход дэлхийн бөхчүүдийн бүгд хэмжээг авсан юм. Тэгэл
Энэ хүн бол харсаар ятл бүх биш байгаа юм гэж ярьдаг. Тэгээ хамгийн сүүлд нь тэгээ ийм амжилттай ингээд бид нар одоо хийж байгаа юм хинч мэддэггүй ингээд тэгээд л энэ хүн дэлхийд хоёр төрүүлсэн. Нэг мөнгө медаль авсан, дэлхийн аврагын хөрөл медаль авсан гэл ингээд бүх амжилтын тооцоол ингээд ярьдаг юм байл да. Бүх амжилтуудыг ингээд бүгдийг гаргаад барилдааны чүзүүлэл ингээд. За тэгээд энэ хүн бол хамгийн сүүлд буяхтаа ингээд бүх хүч гэж дуусгад юм л дээ. Тэгээ мөн хат тэгж ярьж ирсэн. Тэгэл тэр багшийнхаа ярьж байгаа лекцийг л одоо ингэж ярьдаг гэл ярьж байгаа хотал юм байсан байл л. А ер нь бол манай Дандишир багшийн тэр бол заримдаа тоглоом шоглооморч ярьж байгаа мó ер нь аль талаар ярьж байгаа гойд болоо чөлөөтөх мэддэг юм шүү дээ гэж тэгж ярьдгийг. Тэрний юу гэж байгаа юм гэхээр чөлөөт барилдааны мэх хийдгүү. Нэрөөсөн тэр чөлөөтөр барилддаг зүгээр Монгол үндэснийхээ хөхөр барилддаг л гэж хэлж байгаа хүнд ойд чөлөөтөх мэддэг бай гэж тэгж ярьдгийг. Тэгэхээр тэрийн унсууд үгүй тэгээ яахлаар хоёр дуу явар болдгийг тэр чөлөөтөхөр мэддэггүй гэж яриад байгаа энэ төр гэл өөр тийшний гой гэж ойлгодог байхгүй юу? Надад чиг жижиг жинтэй хүнд бол тэр улсын наадманд барилдаж салахпаасаа гадна дэлхийн наадам нь чухал байна шүү дээ. Тэр чинь онцгой хоёрын хамгаалахад илүү жимбангаач дээр нэг гасдаг бидний ч одоо янз бүр болно шүү дээ. Тэгээ бидний шиг жижиг хүн бол улсын наадманд барилдаад салах энэ жарга байхгүй манай хөгжүүчийн ярьтай байсан шүү дээ яцраа. Танаас илүү гэж үнэлдэг үсэн шиг танаад байна. Өө илүү угаасаа илүү л. Би ярьж одоо том юм. Дэлхийн бөмбөрцгийн хэмжээнд Монгол улсаас хоёр төрөөс нэг л хүн байгаа. Тэр нь энэ хүн. Би бол 12 жил дэлхийн олимпиад оролцсон ганц л удаа мөнгө медаль авсан хүн. Тэгээ хэн нийлүү байна одоо тэгээ та нар дотор бодоо. Би бол сенат мөхөд одоо 3-аас дэс авч үзээгүй хүн. Манай дүүч одоо тэгээ 7-д авсан гэж бодглоо. Тэгээд 11 шүү бүсэн шүү 5-аас дэс 11-д авсан гэж бодглоо. Их юу гэдэг тодорхой байхгүй. Тэгээ барилддаг жин 74 82 гээд ингэ бодглоо. Тэр ойлгомжтой. Ираны бүхэл цэвэр орхот оройно өмнөд солонгосын бүх Олимп төв дэлхийн нэвжээнд төрийнхөө далбайг мандуулж Монгол гэх нэрийг олон удаа цуурайтуулсан тэр давсан, ялсан гэхээсээ илүү унсан, ялагдсанаа илүүтэй ярих нь ямархан эгэл даруй хүн болохыг илэрхийлэх шиг. 77 оны дэлхийн орон салбарын тэмцээн Югославийн сайдын салбан бол Арчилсан Германы Паровс гэдэг бүхэд ялагдаад тэгээд бид 6 үлдсэн. Тэгээд 6 нь бол ямар 6 хүн бөхлөөр 3 нь огт ялагдаагүй биш ээ. Зургуулаа ялагдсан бүхчүүд болж өөрч байгаа юм. Тэнийг бид хоёр юу яасан? Тэнийг бид 5 зөв зарцгаа 6-гийн даваад хоёулаа хөөгдсөн. Хөөгднэг чинь бол 3 тургуул хоёулаа зэрэг тургуулаа тэгээд хоёулаа цэвэрлэгдсэн гэдэг дүн авч байгаа шүү дээ. Тэгээ хөөгдөж байгаа. Тэгсэн Арчилсан Германы Паровст Югославийн сайдын салбаныг ялаад тэр огт ялагдаагүй цаа 5 бүхэн ялагдсан ингээд гарчихгүй юу. Тэгсэн чинь тэгээ унтаж усад маргааш нь зургуулаа барилдах юм болсон чинь Арчилсан Германы дасгалжуулагч шүүгч хоёр даллаалгүй гэдэг яасан бол гэсэн чинь энэ код гэсэн болгоч гэсэн чинь Арчилсан Германы Паровстыг ялагдуулаад сабаныг ялсан болгоод тэгээд хамгийн сүүлийн хүн байсан учраас 7 дээр хийлүүлсэн болгоод тавьчихгүй юу. Тэгтээ зэрэг чинь хамаг ажил мандаж байгаа юм л да. Яагаад гэвэл бид 6-гийн чинь зургуулаа барилдаал 3 нь ялаад 3-ыг гасчихаал 3 л олжиж байгаа байхгүй юу. 3 л олжих юм бол тэгээд одоо тэр 3 одоо медаль хуваагаад авах юм. Одоо энэ одоо ялцнаараа алт мөнгө хуваагаад авах хэрэгтэй. Тэгсэн чинь одоо 4 хүн болоод үлдчихтэй зэрэг чинь ахаад нэг тойрог илүү барилдаа хийж байгаа. Тэгээд 77 оны дэлхийн орон салбарын тэмцээн дээр 8 барилцгаачаад бид нар хин нь одоо ямар медаль авах мэдэхгүй ингээл барилдааныхаа үр дүн хараас ус ажил байсан л да.
тийм юм болдгол юм. Тэгээд яага сайдын самбаа ингээд ийм тийм болчлоо гэдээ урд өдөр ялгадаад гасгцсан хүн маргаашны болчлоо энэ төр гэж тэр их зарга мэдүүлэх хүн зоригтой зүрхтэй хүн байгаагүй. Ягаад гэвэл чи Югослав гэдэг чинь тэр үед Югославийн эргэн миллиардхан дэлхийн бүхэн холбооны дарга. Тэгээд даргатай заргалдаа явж идэг хүн ч гэж байхгүй. Тэгээд юугш мөгшний айддаг юм байгаа үст. Тэгээд за тэгэл тийм боллоо гэж тэгэл өнгөрөөл. Хамаг ширэн өрсөлдөгчтэй хийцэд авамгайлан ялж байгаа манай аварга яагаад энэ олимпийн дэргүн тавсанд гарч чадахгүй болсныг одоо бид дэргэн үзье. Энэ бол Америкийн Дэвистэй баригдсан анхны даваа байлаа. Дэвис Мюнхений олимпиад манай хоёрыг ялж байсан. Түүнээс хойш 4 жил уучраагүй болохоор сэтгэл итгэл өндөртэй байсан биз. Нэлээд чихний 3 минутанд манай аварга 4 оноо авч эрчвэйтугай барилдааныг бараг дуусгах цэвэр хаялт хийлээ. Гэтэл Америкийн үзлийг даган биширдэг энэ орны дэвжээ Америк бүхэд бас түмэн нэргээлийн үзүүлээд харин ч манай хоёр торгуулж улмаар оноогоор явагдсан. Москва гэлбэт гэсэн нэгэд одоо тэр театргүй чи гасагдах торгуулгаар гасчихна уу шалдмээ тэгээд чи ингээд гасчихвол юу яах гэдэг нэ оноо моноо өрчөгдөө янз бүрийн болох гэдэг нэг л тийм болоо тэгэл аах тавсан шүү. Монголчин бүхий орон тэр сайхан уул ус, энэ сайхан нутаг ус, энэ сайхан бүхий орноос очиод тэнд үхэд царайлаад байж их юм бол одоо гадныхан ч хараад энийг Монгол хөөж өөрхийн амтны унжижсэн зохин буусан өөрхийн яах гэж ойфоо юм бол та гэж бодож шүү. Тэн дээр аль болохоор цогтой толгойтой, аль болохоор сайхан хорны бол одоо дээшний үед нь татахын төлөөлөл одоо явна шүү. Манай ойдог энэ олимпиад 8000 кг хасч байж жингэн барин баригдаж байгаа юм. Жин хаснаа гэдэг хүч хасна гэсэн үг. Энэ бол их орны төлөө. За манай ойдоо бол зан зэнгийн хувьд бол бид хүүхэд байгаас нь мэднэ. 17 8-тай байгасан. Би ойдоо нэг удаа саглаг гуутаж, нэг удаа тамиг татаж, ариг хөөж, одоо бэлтгэл дасалж ийм байх нь өсөө мэдэхгүй. Хэзээний одоо жинхэнэ одоо сайхан өдөөний Монгол хөгд одоо ахмадуудаа маа сайхан үндэтгэн хошин шог яриатай ингээ үедээ ингээд энэ ойдын тухай би нэг муу үг хэлэхнээ над одоо тийм одоо үг олдохгүй тийм одоо сайхан ховорхон заяасан энэ Монгол хөөн гэж би одоо хүндэтгэж явд юм аа ойд байгаа. Энэ 1998 онд хийсэн. Энэ одоо манай нутгийн зөвлөлд манай нутгийн залуучууд нутгийн зөвлөлийн дүүтгэрийн алдрыг тэмдэглэнэ гэдэг Монголын шилэгдмэл их хурд гэж 18-аас их хурд боллоо доо. Тэр манай хар хоринд наадлын талдуурлах ингээд энэ хавсраал ингээд миний дүүтгэрийн алдрыг тэмдэглэх ийм юм давхарцсан. Тэгэл одоо улс судчин санал онол гаргаад л манай дэмбэрлэлцэр маань ерөөсөө манай гогшин энэ медалуудын лентүүдгээд ийм олон тэмдэг байдаг жижиг хөөрхөн humсан шиг. Эдгээр харны тэм бүсэн дээр нь янз бүрийн танихгүй угуул тэмдэг байснаас ийм баймаар юм гээд дэмбэрлэлцэр дэлсэн чинь дэмбэрлэлцэр гоо ёстой зөв наадах чи ерөөсөө тэгж хийн. Би тэрэнд нь жоох ичих маягтай бас эвгүүч юм шиг. Сүүлдээ хугацаа тулаад хугацаа болоод байдаг бүсэгддэггүй хүү хаа игээд одоо энэ хугацааг боллоо гэж за өөртөө л мэдгээл ерөөсөө тэгээд ийм хийцсэн. Тэгэн чи сайхан юм билий. Сайхан юм билий. Тэгээд энэ хоёр нь одоо дэлхийн аваргын хоёр алт байж байгаа юм билий юм. Тэнд нь одоо олимпийн ард нь олимпийн тэгээд дэлхийн аваргын хурал олон улсын шүүгч ингээд 5 юм байна. Гоё юм билий. Арал нь одоо 1974 оны дэлхийн аваргын бүснээ тэр дурсгалын бүсний ард яг тийчгэр байгаа. Энд 74 75 гэдэг тоо 74-ийн жохор гүслүүлэл ард нь 75 гэдэг тоо нэмснээс биш. Яг тэр нь тийчгэр байж. Монголоо гэсэн эх орноо гэсэн сэтгэлийнх нь үзүүр тассан бяцхан оч гал болон дүрлцэж төв дэлхийн дэвжээнд Монгол эх орныхоо нэрийг цуураад туулж бахархал болсон гавьяатан ойд угаан залгамж халаа үеийн үед тасрахгүй их спортын дэвжээнд төрийн минь дуулал мөнхөд ихшгэлхийн ерөөлийг тавья.